За 48 түүх зурлалын шинэ дугаар тавтаа морил өнөөдрийн дугаараар Норвегийн хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сонирхолтой түүхийг үл ярьж өгөхөөр бэлдсэн байна. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөйчгөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. За ерхий мэдчээр Coca-Cola болон Freshpack Pickpack брендийн хамт олон ажиллаж байна. Өнөөдрийн түүх бол нэг сонирхолтой. За, жоохон хүүхэд байхаас хойш 20 орчим жилийн хугацаанд 20 жилийн хугацаанд футбол менежер тоглоомыг бол тоглож мэрэгжлийн хэмжээнд тоглоомын мэрэгжлийн хэмжээнд тоглодог болсон. За бүр футбол менежер Central гэж энэ фэнүүдийн цугладаг вебсайтыг хүртэл нээж ажилуулж байсан ийм англи хүний тухай ярьж өгч чинь Paul Wandless гэж ийм хөлбөмбөгийн фанат бол байдаг. Paul Wandless-ийн хувьд бол Скандинав руу нүүн амьдрал нь Скандинавтаас ашгүй холбоотой бол нэгж мөрөөдөөчгүй бодоочгүй тооцоолоочгүй явж исэн. За гэтэл нэг Норвег бүсгүүтэй танилцаад тэгээд Норвег бүсгүйг дагаад хамт амьдрахаар болоод гэр бүл болоод тэгээд Норвегийн өмнөд хэсэгт байдаг жижигхэн тосгонлоо нүүсэн. За тэгээд хөлбөмбөг зүгээр сонирхчийн хүрээнд тоглодог байж байхдаа шагаага бол айгүй хүнд гэмтэж исэн. За тэрнээсээ болоод байнгын гэмтлэн бүтэн идэхгүй бас ингээд юм өвчмөвчөнтэй ийм үедээ бол таарсан. За тэр нь бас өөрт нь нөлөөлж исэн. Тавгүй тухгүй байсан. За тэгээд дээрээс нь шинэ уст очихсан хөлийн сурахад бас тааруу хэцүү хэл шүү дээ Норвег хэлж. За тэгээд дээрээс нь Норвегийн жижигхэн тосгонд нь байдаг супермаркетад бол маш олон цагийн ээлжтэй юм ажил бол бас хийдэг байсан. За ингээд нэлээд тусгаарлагдсан санагдаад хүмүүсээс хол хэдийгээр гэр бүлийн хүнтэй байгаа ч гэсэн бас бусад талаар бол хэцүү байсан учраас хөлбөмбөг буцаа тоглоё гэж бол бодсон. Тэг хөл нь хэсэг хугацааны дараа бол арай гайгүй бол болсон. Тэгээд 2015 оны өвөл бол манайха бид нар ч өвөл нөгөө заалан хөлбөмбөг тоглодог шүү дээ. Хүүдэн болоод ирэхээр тэгээд заалны хөлбөмбөгийн үйлрэл эхэлсэн байсан учраас 5 хэсэг 5 тоглолт газруудыг олоод бол нэгдэж хамт бол тоглож ирсэн. За тэгээд 7 хоногт нэг цаг 30 минут бол хамт тоглоод тэгээд ийм зүгээр л фэнүүдтэй хамттай хөлбөмбөгийн ойр орчны хүмүүстэй хамт бол энэ Rogaland гэж нутгийнхантай бол хамт тоглож бол эхэлсэн. За өөрөө бол энэ Bergheim гэж клуб бол байдаг юм байна. Bergheim гэж жижигхэн тосгон байдаг. Тэр тосгоны ийм клубын хинтэй тоглогчтой бол хамт тоглож исэн. За тэгээд тэр тоглогч нь бол 65 онд байгуулагдсан Bergheim гэж клубын хөлбөмбөгийнхэн багийн тоглогчдойсэн. Энэ бас олон өөр баг бас спорт морттой. Тэгээд гэхдээ хөлбөмбөгийн хэсэг нь бол бүр ингээд хөрөнгө оруулалт авах мөнгө төгрөгөөс гаргадаггүй. Клубын удирдлага бол жоохон олсон ийм морлог юмнуудаа бол энэ клуб нь яаж их мөнгө олохгүй шүү дээ. Жоохон олсон мөнгөө бол энэ академийнхаа төсөл рүү бол мөнгөө зарцуулцдаг. Тэгээд энэ эрэгтэйчүүдийн заалныхан ч юм уу талбай хөлбөмбөг нь ерөөсөө явдаггүй байсан юм байна. Тэгээд зааланд тоглож байгаа үн бол зөвхөн өвөл зүгээр сонирхч маягаар тоглож байгаад яг дулаарангууд яг лигтэй тоглодог ийм тоглогчтой хамт зааланд тоглож таарсан юм байна. За ингээ 15 оны өвөл Bergheim-ийн клубийнхантай хамт тоглож танилцаад 2016 оны улирал эхлэх төгсөж хахад бол Bergheim-ийн дасгалжуулагч гинт боломжгүй болсон. Тэгээд Paul Wandless болоод энэ хэдтэй хамт тоглохдоо бол маш дуу чимээтэй, маш их заа урчлагаа өгдөг те, санаа гаргадаг те, ингээ тгий гэж айгүй их юм итгэвтэй бол тоглолт юм байна л да. Тэрийг нь сансан учраас тоглогчид бол нэг бэлтгэл дээрээ ураад нэг удаагийн бэлтгэлийг ингээд хамт хийгээч. Удирдлын өмнөх нөхцөл тоглолт хийх гэж байна. Тийм учраас тэрний өмнө бэлтгэл хэрэгтэй нэг удаагийн бэлтгэлийг удирдаад явуулаач гэдгсэн. За тэгээд тэгсэн чинь нөхөр тэр тоглолт бэлтгэлийг бол удирдах явуулж маш сонирхолтой шинжилэл өөрчлөлтүүдийг гаргаж хийж тэгээд тэр тоглолтын дээр бол тасалжуулагчаар нь ажиллаад 2-1 харьцаатай бол хоцсон. За тэгээд ойрхон нутгийнхаа өрсөлдөгчд болохоо Gestal Algard гэж багийг бол 2-1 харьцаатай хоцсон. Гол ривалуудынхаа нэгийг. За энэ бол үнэхээр гахалтай. Тэгээд тактик талаас бол мундаг байсан. Тэгээд тоглогч нь бол энэ ч мэдээж мэрэгжлийн биш сонирхчиж тэ тэр дах зөвлөлөө бол энэ хэнийг Paul Wandless-ыг дасгалжуулагчаар авчгаа гэж бол хүссэн. За тэгээд 2016 оны 4 сард бол ямар ч амьдрал дээр дасгалжуулагчийн туршлага байхгүйгээр албан ёсны боловсрал академик боловсрал дасгалжуулагчийн лиценз зөвшөөрөл тэ юу ч байхгүйгээр бол ингээд зөвхөн футбол менежерийн туршлагаараа багийг бол дасгалжуулж эхэлсэн. Bergheim IL гэж багийг бол дасгалжуулж эхэлсэн. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows.
За тэгээд одоо Пол Вантлас бол Норвегийн 7 дугаар лигийн багийг бол одоо ингээд Бjerkreimыг шууд тасалж болж эхэлсэн. За энэ бол одоо топ хэмжээний элит серийн дээд лиг шүү дээ Норвегийн те. Элит серийнээс шал өөр ертөнц. Элит серийн бол яг бид нар сая одоо Бодо Глимтийг ярихад нэг өөр болж гисэн. Норвегдээ бол одоо тэр Малмо ч юм юу байдгийг Малмо биш ээ. За нэрийг марчаад байна. Гэтэ Норвегийн хэд хэдэн том багууд байгаа шүү дээ те. Молдэ те. Тэгэнгүүт тэр магууд шал өөр хэмжээнд шал өөр хөрөнгө оруулалт байгаа шүү дээ. Тэгэхээр 7 дугаар лигийн энэ баг бол одоо юм хөлдсөн талбай дээр тоглолдог те. Хиймэл зүйлэг байвал их юм ер нь бол за тэгээ тоглогчд нь бол бүгдээрээ сонирхогч мэрэгжлийн бус цагийн ажил мэлж хийдэг. Зарим ихэнх нь бүтэн цагийн ажил хийдэг те. Цалингаар биш одоо юу гэдгийг ингээд нөгөө тариалангийн ажлын одоо хуваар муваарны төлөө ажилдаг те. Одоо гайгүй хуваар муваарны төлөө хүртэл ажилдагч байх тоглодог байх жишээ нь шагнал нь хүртэл тийм те. Ийм одоо левелд бол тоглож ирсэн ба. За тэгээ нэг юм сонирхчийн багийг бол шал өөр хэмжээнд аваадсан. Пол Вантлас бол те. Яг супермаркетт ажиллаж явах үедээ бол ажиллаа хийгээд тэгээ ажиллахгүй үедээ бол одоо сэрүүн байгаа бүх үедээ бол энэ клубын бүх талыг яаж урт хугацаанд хөгжүүлэх вэ гэдгийг бодож төлөвлөж судалж бол ирсэн байгаа. За тэгээ бэлтгэлийн баазыг шинжилгээд тусалсан ойр орчны том корпорат одоо байгууллагад ойрхон том хот мотоос хүртэл жижиг сажиг спонсорууд та тэнцэнээс одоо орчин үеийн бөмбөгтэй болгосон байгаа бэлтгэлийн бөмбөгнүүдтэй бэлтгэлийн хэрэгслүүд те шонгууд хүртэл байхгүй байсан ийм багийг одоо бэлтгэлийн хэрэгслүүдээр одоо спонсоруудтай гэрээ хийж авчирсан байгаа юм. За тэгээд орчин цагийн хөлбөмбөгт бол хүмүүст яаж харагдах хүмүүст ойлголт бол айгүй чухлаа гэдгийг одоо мэдчихсэн Пол Вантлас. Ягаад гэвэл одоо футбол менежер тоглоом дээр тэр хүртэл айгүй чухал байдаг бүх одоо деталыг оруулсан байдаг футбол менежер дээр. За тийм учраас өөрөө бол одоо залуу сэргэлэн ийм туслах бол авсан ажил та. За тэгэнгүүтээ тэр туслах нь бол одоо сошиал медиа дээр энэ баг өвчгсөн байсан сувгуудыг нь бол амь оруулсан. За тэгээд тэр сувгууд дээр нь одоо тоглолтын гоё графикууд орчин үеийн те мэрэгжлийн дүрстэй гоё графикууд одоо гарааны 11-ийн зарсан гоё пострууд за тэгээд тоглолтын дараах ярилцлага одоо авч ихсэн байгаа. Тэгээд тэр ярилцлагуудаа пост хийдэг те тоглогчдоо. За энэ лигт бай тийм баг байх. Өөр одоо клуб дотн болол. За тэгээд одоо энэ жижигхэн тосонд байсан баг бол одоо хандлага шаал өөрсөн. Дижитал ийм хэмжээнд ингэж явангууд үзэгчд бол хамаагүй олноороо үздэг болсон. Тэ одоо энэ юугаар болол энэ жижигхэн цэнгэлдэх байгаа шүү дээ. Тэрнийг хажууд фанатууд бүр ингэ олуулаад цуглаад бүр хажуугийн шугам руу ингэ тултлаа овоорж одоо цугладаг хүртэл болтлоо үзцгээсэн байгаа. За тэгээд супермаркетад ажиллаж байгаа мэдээж хэвээр шүү дээ. Тэгээд супермаркетын ажиллаж байгаа үедээ одоо завсарлага авсан жоохон амарж байгаа жоохон тийм үедээ бол цар бол ярьдаг байсан. За тэгээд ойр орчны контактууд ингээл яаж одоо хүмүүс татаж болж чинь яаж хүмүүс төрж болж чинь бүх талаас бол ярьж ирсэн. Тэгээд скаутинг бүрэлдэхүүн одоо тоглогчдын бүрэлдэхүүн бүрдүүлэх туршлага бол одоо футбол менежерээс байсан. Тэгээд тэрийг мундаг ашиглаж бол одоо 100 гэхэд 7 тоглогчийг 1.8-ны цонхоор багтаа татсан баг. За энэ бол одоо энэ 6 дугаар лигийн багийн хувьд бол одоо байхгүй амжилт те нэг одоо 8-ны цонхоор 7 тоглогч шинээр авна гэдэг бол. За тэгээд футбол менежер дээрх туршлага ашигласнаас гадна одоо хамгийн том гайхалтай амжилт нь юу байсан бэ гэхээр дээшээгээ одоо энэ 6 дугаар лигт тоглож байгаа 5 4 дугаар лигт тоглодог тоглогчдоос 2-3-ыг авчирсан баг. За энэ бол одоо бүр гайхалтай амжилт бол болсон 3 ч тоглогчийг бол авчирсан. 5 дугаар лигт тоглох гэжсэн 3 2 4 дугаар лигт тоглох гэжсэн нэг тоглогчийг бол авчирсан нь бол бас гайхалтай юм амжилт бол болсон. За тэгээд тэр тоглогчдыг одоо яаж авчирсан юм бэ гэх тэгэнгүүт одоо Bjerkreiming одоо тийм урт хугацааны төсөл дээр бол та бүхэн нэгдэж ингэ тоглох юм бол та бүхэн тоглолтын одоо энэ багийн маань гол тоглогчд байна. Том амжилтыг үзүүлнэ урт хугацааны амжилтын гол одоо үнц нь бол илүү чухлаа тийм. Карьерийн хувьд, нэр төрийн хувьд тийм илүү чухлаа гэдэг одоо үнэмшлийг төрүүлж бол чадсан гэдэг чинь. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. За тэгээд эхний яг бүтэн удирдалтаа бол автоматар 5 дугаар лиг руу орох эрхээ бол арай авч чадаагүй. Гэхдээ талбайдаа гайхалтай тоглолтыг бол үзүүлдэг байсан. Талбайдаа 7 тоглолтыг хийхдээ ганцхан хожигдож супер тоглолтыг үзүүлсэн. Дээрээс нь одоо тэр нөгөө дээшээ лигээс тоглогчид авахаас гадна одоо Vegard Merkesdal, за Christian Eya Enter гээд академийнхаа залуу тоглогчдыг бол одоо товтлооны гол тоглогчтой болгосон гэж байгаа. За тэгээ ер нь бол энэ баг бол цаашаага бас явсан. За тэгээд сонирхчийн зүгээр юм баг найзууд тоглож байгаа шахуу мөнгө төгрөггүй юм байсан. Баг бол одоо мэрэгжлийн хувцастай болсон. Баг нь одоо юу эрэхтэй тоглолтын дээр бэлтгэл дээр эрэхтэй нэг өмсгөлтэй нэг хувцастай ирдэг бол болсон байгаа юм. Тэгээ хажуудаа одоо энэ цэнгэлтийн хажууд шинэ газрыг бол клуб нь авахыг бол зөвшөөрүүлж тэгээ газар аваад тэнцэнэ бол одоо шинэ бэлтгэлийн бааз клуб хаус байрахаар бол одоо ийм зураг мураг архитектурын загвар магвар юмнуудыг нь бол гаргах ажилд бол гар хөл оролцож бол одоо ихсэн гэж байгаа юм. Зүгээр нэг тосгоны жижигхэн баг биш одоо бүр тэр тосгон дундаа тосгонуудын л баг өдөрсөлдөж байгаа шүү дээ тэр лиг дээр. Гэхэд тэр дунд бол одоо мэрэгжлийн
гэмээр юм гайхалтай. Ер нь л мэрэгжлийн болгосон гэж хэлж болохоор юм болгосон маань. За тэгээд энэ амжилт бол ер нь цаашаа үргэлжлээд бас Европын болон бусад өөр улсуудад бол жишээ бас болсон. Одоо FC Бакуга Азербайджаны баг бол одоо 2 дугаар багта багийнхаа дасгалжуулагчаар Вугар Хусейнзаде гэж хүнийг бол одоо давсан байгаа. За энэ Вугар Хусейнзаде бол бас адилхан футбол менежер тоглож исэн мэрэгжлийн одоо дасгалжуулагч ямар нэг зөвшөөрлөн байхгүй юм байсан. За энэ бол одоо Пол Вандлесийн амжилттай бол сашгүй холбоотой гэдэг чинь. За тэгээд дараа нь өөрийнх нь тэрнийг одоо шүмжилсэн хүнд бол Пол Вандлес хэлэхдээ бол хин ч одоо баарнд автобусанд одоо юу гэдэг гудамжин сууж байгаа тэр талбай дээр байгаа тоглогчтэй бэлтгэл хийж байгаа тоглогчдыг бол шүүмжилж бол чаднаа. Гэхдээ 18 тоглогчтой бүрэлдэхүүнийг те яг нүдэн дээр нь өөрсдрөө нь харж агаад тэр өдөрт болох зүйлийг үнэнчээр итгүүлж чадаж бэлтгүүлнэ гэдэг бол шал өөр зүйлээ гэж хэлжсэн байт юм байна. За ингээд нэг одоо ийм сонирхолтой 20 жил футбол менежер тоглоомыг тогсны туршлага нь за тэгээд тохиолдлоор Норвег хүнтэй танилцаад Норвег руу одоо амьдралаа нүүлгэснийх нь одоо үр дүн маш сонирхолтойгоор гарч бол одоо Норвегийн 6 дугаар лигийн хөлбөмбөгт том өөрчлөлтийг оруулж ирж авчирж байгаа сонирхолтой хүний түүхийг ярьж өглөө Пол Вандлесийн дэлгэрэнгүй нийтлэг бас description хэсгээс унших боломжтой шүү. Тэгээд өнөөдрийн дугаартай хамтайсан бүгдээр нь баярлалаа. Сонирхолтой байсан гэж бол найдаж байна. Ерөнхий ивент тэтгэгч Coca-Cola болон Freshback, Pickback-ийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар бол Йорданы хөлбөмбөгийн дугаар байгаа.